Инх тайвны чин зэргийн зохиол Төрийн нүд. Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай орлоо гэх дуудлагын дагуу тус хорооны цагдаа дэслэгч Сарвал очив. Дэлгүүрийн худалдагч болох махлаг шар хүүхэн түүнийг ирэхэд их л ууртайгаар чи яас удаж ирдэг юм? Наад ажиллаа олигтой хийж вэ гэж би татвар төлдөг байх шүү гэж хэвжөрхөв. Сарвал за амрыг ирээ. Та чи минь дусч байхгүй яагаад хүн рүү уурлаад байгаа юм бэ? Би ганцхан танай асуудлыг шийдэх гэж ингэж яваагүй байх шүү. За тэгээд юу болсон юм? Яасан юм? Юу ч алга болчиход байгаа юм? Хэмээн уурсав. Худалдагч эмэгтэй хамгийн маалтчгаад байна. Нэг мө жоохон бацаан дэлгүүр дотор баахан тойроод л яваад л байсан юм. Тэгсэн мө золигч нь хүнтэй тооцоо хийж байх байгуур гинэт хархур дараа гараад гүйчдэг байгаа. Би ч хойноос нь хөөгд гарсал та. Гараад хартал аль үжийн хойд дэнж рүү эргэж авчихж байгаа юм чинь. Чи жаахан хурдан ирсэн бол бариад авчихж байсан билүү? Одоо тэр олдгоо өнгөрсөн л дөө гэж хэлээд шогшров. Цагдаа түүний хэлхийг сонсоод заалны камеруудыг тойруулан харав. Танах чинь зөндөл камертай юм байна штэ. Алуу бичлэгийг нь үзэтгий гэв. Худалдагч иш би нэрээ ямар азгүй хүн бэ? Яг ийм үед энэ муу хідэн камерууд нь ажиллахаа байцдаг. Их чин зөндөө үдсэн. Бүр ямар ч бичлэг байхгүй шүү. Ямар сайндаа тэр камер засч барьдаг хүмүүсийг нь дуудчихад л байж байна. Бас хідэн төгрөг нэг юм байгаа бүүмэд. Тэр хулгайчийг барьдаг юм бол энэ хохирлооч бас төлөвлөмөр байна шүү гэв. Цагдаа уртаар санаа алдан сүнхнээсээ дэвтэр бол гарган бариад за таны харснаар хэд орчим насны хүүхэд байсан юм. Онцгой шинж тэмдэг. Танахаар өмнө нь орж гарч байсан эсэх. Бас ямар бараанууд хулгайд алдагдсан зэрэг надад тодорхой хэлэхгүй юу? За байс тэр чинь юу лээ те? Манай хүүшгэл хүн байсан да. Нас нь 13-4 л байх. Халтайсан л юм байсан. Тэр өмсөж зөөсөн юмд бөөр нэг хулгайч шинжтэй. Зэвхэсэн царайтай гүйлсэн л юм байсан. Алдсан бараа гэвэл дандаа хүнсний юмнууд байна. Яг юу авсныг нэг чинь одоогор мэдсэн юм алгаа. Тэгж багад барааны бүртгэлтэйгээ харьцуулж байгаад алдсан зүйлсийн жагсаалтыг гаргаж өгч болох байх. Бүр хураасан юмнуудыг хонхойд л навчихсан байх юм та. Тэр нилээн их юм авсан. Ингэр зам нь түнтэс юм гараад л гүйчихэж байгаа юм чинь гэв. Цагдаа хэлсэн бүхнийг нь тэмдэглэж аваад худалдагч эмэгтэй хамт дэлгүүрээс гарав. Аль зөвхтөггүйсэн гэлээ. Энэ баруун талын гудамны үзүр тойроод л хойшоогоо дэнжээд гараад гүйсэн. Тэр хавийнхан гэж ястаныг бодохгүй хүмүүс байдаг юм. Хаягийн бүртгэл гэж байхгүй, дандаа аригчин, гуйлагчин, галзуу солиотой хүмүүсээр дүүрэн. Хаяа салгалаад манай дэлгүүрээр ирнэ. Мууга мэдхгүй ээж юм зээлээд авах гин. Би тэд нарт зээл өгдөггүй юм. Хувхаа гуйлагчдаас хизээ эргүүлж авна гэж зээл өгөхвдэ. Харин энэ хавийнхантаа бол их чин зээл хамаагүй өгчихдөг юм. Манай энэ хавийнхан чи хаа очиж хамаагүй сайхан хүмүүс байдгийн байхгүй юу? Хойд дэнжийн цаваан хүмүүсийн хажууд хамаагүй дээр хүмүүс. Төр гэж байдгийн бол эд нарыг ингэж байлгаж байхаар албат нь үлгчгээсэ билээ. Хулгай зэлгээгүй сайхан амьдрах юмсан хэмээн өглөж гарав. Цагдаа түүний үгийг таслан за ойлголоо гэгч минь. Ямар ч байсан таны өгсөн мэдээллийн дагуу тэр хүүхдийг эрен хай. Эргээд тантай холбоо барина. Та харин алдсан зүйлсээ тодорхой болохоор надад мэддэгдээрэй гэж хэлээд хойд дэнжийн зүг алхлаа. Намар оройн жавар хургаж эрт бүрэнхий болох ажээ. Сарвал хүүгийн байж болох газрыг судалсаар оройхондоо гэрийг нь олов. Хашаа хороо гих зөөлгүй хазгай газар машины дугуй давхарлан тэгшилсэн буурин дээрх нэгэн гэрт явж орлоо. Гэрт орвол харан хуй хүйтэн эзэнгүй мэт. Сарвал гэрлээ тусхан гэр доторхыг харж байтал зүүн талын орон дээр нэгэн эмэгтэй түүний зүг харан хэвтэж байх нь тэр. Сарвал цацсандаа золтой л хашгирчсангүй. Тэгтэл өнөөх эмэгтэй их л туны амуутай дуугаар "Тоолгаа миний хүү юу? Миний хүү чинь яасан оройтож байх юм?" гэв. Сарвал нэг гүнзгий амьсгаа авч тайвшраад "Үгүй эгч, би танай хорооны цагдаа дэслэгч Сарвал гэж хүн байна. Тэгэхээр тантай бас танай хүүтэй уулзах гэж явна л та" хэмээн ая духан хэлв. Хэвтэж буй эмэгтэй сандарсан өнгөөр "Миний хүү яасан бол ямар нэгэн хэрэг хийгээ юу? Огнөх л ухаантай зөөлхөн хүүхэд юмсан. Та хүн андуураагүй бидтэй" гэлээ. "Үгүй дээ эгчээ. Зүгээр л асууж тодруулах зүйл байгаа болохоор л ирсэн юм. Та битгий санаа зов" гэж тайвшруулахыг хичээв. Тэгж байтал гэрийн хаалга нээгдэж гаднаас нэгэн хүү ороод ирэв. Тэр Сарвалын тусгах хурц гэрлийг гараараа хаагаад "Та хэн бэ?" гэж асуулаа. Сарвал гэрлээ доош буулгаад "Би танай хорооны цагдаа дэслэгч Сарвал гэж хүн байна. Чамтай уулзахаар хүлээж байлаа" гэв.
Хөө хэсэг зогсож байснаа юу ч дуугаралгүй саруулын хажуугаар өнгөрч ээжийнхэн дэргэд очиод "Ээж, таны би яаж вэ?" гэд духан дээр нь гараа нь тавьж үзлээ. Ээж нэхэл санаа зовнсон шинжтэй "Ээж нь зүгээрээ, харин миний хүү яагаад ингэж яриад вэ? Чамд ямар их санаа зовсон гэж. Арай энд тэнд хэрэг төвх тариад яваад байгаа юм биш үсттэй" гэлээ. Хүү ээжийнхэн дээрээс дахин нэг хучлах давхарлаад "Хаанастай ээж минь хүүн хурдхан галаа түлээд хоол хийгээд хий" гэж хэлээд ширээний дунд буйлааг асаалаа. Тэгснээ саруулт хандан "Айлд орж ирсэн хүн байна да, үүдэн зогсоод байлгүй дээшээ суугаач, би одоохон гал түлээд орхий" гэлээ. Лааны гэрэлд гэрийн доторх байдал бүүдийн тодров. Сарвал гэрлээ унтраан багны дэрэгдэх сандал дээр суулаа. Хөө багхан модоор гал өрдөн нүүрс хийгээд орж ирэхдээ авчирсан тортой зүйлээ задлан бондгормох гаргалаа. Сарвал түүнийг ажиглан байснаа "Чи доо дэлгүүрээс юу авсан юм?" хэмээн гинэт асуув. Хүү ээж рүүгээ эргэж хартал их нь мөн сэтгэл зовнсон байдалтай түүн рүү харж хэвтэнэ. Тэр эргэж сарвалын зүг хараад "Та санаа зовлтгүй, энэ хулгай мах биш, айлд тавилсан махаал замаараа авчирсан юм" гэд чимээгүй болчихов. "Би чамайг дэлгүүрт ороод юм аваад гарсан гэдгийг чинь мэдэж байгаа. Харин чи надад яг юу болсон, ямар зүйл авсан, тэдгээр зүйлс одоо хаана байгаа талаар дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу" гэлээ. Хүү бодлогошрон хэсэг чимээгүй байснаа "Би уг нь ажил хийдэг юм л та. Гадуур машины үнэртүүлэгч ойр зургийн юмс зарж явдаг юм. Тэгтэл өнөөдөр амар ямд ороод нэг ах миний бүх зарж байгаа юмыг худалдаж аваад бүр дээр нь мөнгө нэмж өгөхөөр нь баярлаад должин эмээгийн ойр зургийн юм аваад үлдснээр нь ээжийн эм тариаг авъя гэж бодож явтал гай таарч цоорхоо халаасаараа бүх мөнгөө гээчихсэн" гэж хэлээд их л харамсаж буй бололтой харцаа доошлолоо. "Должин эмээ гэдэг чинь хэн билээ? Эмээ чинь юм уу?" гэвэл хүү "Үгүй ээ, зүгээр энд амьдардаг ганц бие хөгшин байдаг юм а. Харж хандах хөнгөө болохоор нь би ус түлээг нь бэлдэж өгч хаяа олсон мөнгнөөсөө тус нэмэр болж явдаг юм. Уг нь залуу байхдаа эмч байсан гэсэн. Тэгээд ээжийг минь ирж үздэг болохоор би тус нэмэр болж явъя л гэж боддог юм" гэлээ. "Тэгээд чи мөнгөө гээчхэд дэлгүүрээс хулгай хийхэр шидээ юу?" гэтэл хүү "Тийм ээ" гэж ээрч мууран хэлээд толгой тохилоо. Тэгтэл ээж нь түүний хойноос "Чи чинь яаж байгаа хүүхэд вэ? Ээж нь чамд хулгай хийж вэ гэж заасан уу? Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хэдэн төгрөг алтаал биз. Мөр бүтэн байхад ахиат ч олж болно. Ээж нэргээ тэнхэрдэг юм бол чамайг буцаад сургуульд явуулж ингэж ажил хийлгэхгүй шүү дээ. Миний хөө жаахан тэсчих гээд байхад яагаад хулгай хийж байгаа юм?" гэж хэлээд мэгшин уйлв. Хүү доош тонгоосон чихтэй мөн л нулимс туслуулан суув. "Миний дөө, тэгээд яг юу авсан юм? Тэр авсан юмнууд нь должин эмээгийд нь байгаа юу?" гэж асуулаа. Хөө "Эмээгийнд төлөх төлөө идэх хоолч байхгүй. Бас сүүлийн үед би энэ улам удаад орноос уусч босохгүй байгаа. Дэлгүүр бид нарт зээл өгдөггүй болохоор нь сүү талах бас жижиг ууттай банш авчгаад оронд нь захиа үлдээгээд орчихсон юм" гэлээ. Сарвал "Юун захиа бэлээ? Юу гэж битсэн юм?" гэж асуувал хөө "Маргааш авсан зүйлийнхээ төлбөрийг заавал төлнө л гэж битсэн" хэмэв. Зоохонд нүүрс шатаж гэр дулаахан болоод ирлээ. Сарвал гэр доторхыг дахин анзааран харвал анх орж ирсэн шиг хүйтэн хөндөй гэр бус харин ч цэвэр цэмцгэр тунчиг тогтохтой айл байх ажээ. Хүү яах ихэн зураг будаатай шулч чанаад ээжигээ орон дээр нь өндийлгэн суулгав. Сарвал "За дөөмөн хоол ундаа идэж уучих. Юу ч гэсэн хоёулаа тэр должин эмээгийнт чинь очие. Хүний эмэг зөвшөөрлөг авах чинь хулгай болно. Тийм болохоор авсан юмаа буцаагаад өгөх хэрэгтэй" гэтэл хүү "Би тэр авсан юмараа эмээд айл хэдийн банштаацаа хийгээд өгчихсөн" гэж хэлээд дахин доош тонгоо. Тэгтэл ээж нь "Иш миний хүү, босдод тусдаа тэмтэй явах чинь тун сан хэрэг. Гэхдээ ахиж хулгай хийж болохгүй шүү. Ахиж хулгай хийхгүй гэж цагдаа ахта амл" гэснээр сарвалт хандан "Миний мөнхөг энэ удаа уучлаач. Тэр мөнгийг нэг чинь группийн мөнгө орохоор өгч болохгүй юу? Уг нь утахгүй буух юмсан. Эх чинь нэг иймэрхүү хэвтрийн хүн байдаг юм. Хөөдөө тус нэмэр болохоос илүү нэрмэс л болох юм та. Уг нь жилийн өмнө л ажилтай төрөлтэй алхай гიშгэтэй хүн байсан боловч
Согтуу жолоочд мөргүүлээд хоёр хөл мэтээгүй болчиход байх юм. Бэтийн шиг мөнгө төгрөх тааравхан улс чинь олигтой эмлэгч бараад чадахгүй юм. Толчин эмгэн уг нь насаараа эмч байсан гэсэндэ намайг үзээд овоол болж байна. Гамал сайн барих хэрэгтэй гээд харин тэрнээс хойш нэрэж гайгүй болоод байгаа юм уу? Хөлний хуруунууд хөдөлж эхлээд байгаа. Их чинь босоод яв болж ажил төрөл хийгээд хүүгээ сургуульд нь явуулаад бид хоёр чинь болгон л тоо гэж инээмсэглэн хэллээ. Тэгтэл хөө анхнаасаа нутгаасаа хэрэггүй гарсан юм. Аймаг дээр байхад ёстой гоё байсан да гэж бовтно. Сарвал хүүгийн үгийг сонсоод инээмх хэлснэ. Танайх чинь тэгээд хаанаас ирсэн айл билээ гэж сонирчирхан асуутал ээж нь манайх чинь говь алтан айл шүү дээ. Бид хоёр чинь тэнд под хийсэн амьдралтай байлаа. Ээж нь сургуульд багшилдаг, хүү минь ээжийнхээ шавн байлаа. Онд сурдаг байсан юм шүү миний хүү чинь. Тэгээд бид хоёр байж байтал нэг өдөр манай сургуульд төрөх хугацааны сургалтын багш гээд нэг залуу хотоос ирээд сүүлдээ манайхаар орж гардаг болоод бид хоёрыг чинь хайрлан халамжлана гэдэл манай хүүтэй хүртэл чихтэйхэн дотон соодол гэж ярьж байтал хүн яриаг нь таслан за ээж битгий худлаа яриад байгаач таал өөрөө сайн хүн гэсээр байгаад л дагаж ирээ үсттэй. Хин мэддэг юм орон яраа үгээр бид хоёрыг уяраагаад л нэг л мэдсэн хот руу нүгэд ирсэн шүү дээ. Тэр ах ёстой худлаах байсан. Аймагт байхад нэг их гой юм ярьж байснаа энд ирснээ дараа гинтэл муухай яриатай хүн болчихсон. Тэндээс манайх гэрээ ачаалж ирээд анх энэ доор хашаанд буусан юм аа. Тэгтэл нөгөө залуу чинь нэг их бодолгүй жигтэйхэн байр савнд оруулна гэж хамаг өнгөтэй зүстэй юмнуудыг хуу хамж аваад бид хоёрыг хаяад ор сурггүй алга болчихсон. Би өгчхээгүй байгаадаа гэж санаа зовоод гатуур хайж үзлээ. Гэвч энэ хотын бомбожгинсан газраас хаанаас гэж олох вэ? Хүн таньж мэдэхгүй болохоор дээшээ тэнгэр хол, доошо газар хатуу гихчл болсон. Тэгсэн буусан хашааны эзэн гэж хүн гинэт гарч ирээд манайхыг нүү байр гэж хөөгд. Ээж хөө хоёр арга ядахта үлдсэн хитэн юмараа энэ газрыг тэгшлүүлээд гэрээ барьж буусан да. Тог цахилгаан ч үгүй жинхэнэ хаягдсан газар гэж энд. Манай энд олон айл бий. Ингээд яхав те ээж хөө хоёр хамтдаа байхад алдсахгүй. Ээж нь удахгүй зүгээр болоод ажил хийгээд мөнгө хурааж байхад энэ газраас нүнэл гэж хүүдээ ярьдаг юм. Тэгч болно хэмээн өөртөө итгэлтэйгэр өгөөлөв. Сарвал та тэр хүнээ цагдаад мэдэгдсэн үү гэтэл мэдэгдсэн олдохгүй л байгаа бололтой сайхан л өөрчин байсан билээ. Сүлд сонсоход тэр багш байсан гэдгэнч худлаа болсон шүү гэв. Тэгтэл хөө хэрвээ гадуур явж байгаад тэр новштой таарах юм бол болгож өгнө дөө гэж хөмхий зуун хэлтэл ээж нь Сарвалаас ихэд санаан зовсон бололтой. Хөөш чи одоо цагдаа хүний хажууд юу галзуураад байгаа юм бэ? Хэрвээ таардаг юм бол эвтэйхэн дагаж явж байгаад цагдаад барьж өгөхгүй юу чи гэлээ. Тэгтэл хөө инээд алдан. За тоглос юм аа ээж. Би юу гэж том хүнтэй хөдөлсөж байдаг юм гэд инэ. Сарвал мөн инээмсэглээд хүүгийн аяглаж өгсөн будаатай шүлийг идлээ. Тэгснэ хүүд хандан миний дөө үнэхээр сайн хүүхэд юм аа. Ээжигээ асарч тойглон бас нэг өндөр настан харж хандна. Тэгээд ийм багасаа ажил хөдөлмөр эрхэлдэг. Дээрээс нь ийм гоё хоол хийж чаддаг. Би чамаар үнэхээр их бахархаж байна. Бас ээжийг ч гэсэн хөндлөж байна. Та хүүдээ битгий санаа зовоорой. Бас түүнийг буруутгахч хэрэггүй. Эцсийн эцэд бид л ийм нийгмийг бүтээж өгсөн шүү дээ. Бидний бүтээсэн нийгэмд энэ хүүхэд хөлөө олох гэж бодолж яваан л юм. Харин миний дөө ах нь чамд нэг зүйл харуулъя. Чи ахыхаа дүрмт хувцсан дээр байгаа энэ шонхор шувыг харж байна уу? Тийм ээ аха, харж байна. Цагдаа нар бүгд ийм тэмдэгтэй байдаг шүү дээ. Тийм ээ дөө минь. Шонхор гэдэг амьтны хараа нь хурц байдаг юм. Энэ шонхор шувууны нүд яг одоо чамайг болон чиний ээжийг харж байна. Энэ нүдээр Монголын төр та хоёрыг харж байгаа юм гэж хэлээд суудлаасаа өндийн босов. Тэгснээ хүүд хандаж ийм хичээл зүтгэлтэй зөв зоригтой иргэнэ төр нь хизээж хайж болохгүй. Тэгч ёсгүй. Ахан дүү дээрээ эргэж ирнэ
Тэгтээ төрийг дагуулад ирнэ. Миний дүү хүлээж байгаарай хэмээн инээмсэглэн хэлээд гэрээс гарч явлаа. Зохиолыг бичсэн Энх таймны чин зэрэг, зохиолыг уншсан Ойдвим Батсөх.